намайг Зол Эрдэнэ Тэрэгэл гэдэг. Би 17 настай. Сэлэнг аймаг Алтан булаг сумын Бэмбэ инженер нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 11 Б ангид сурдаг. Хичээлийн дараа нэвтрүүлэг маань Сэлэнг аймаг Алтан булаг сумын нутгаас үргэлжилж байна. Би одоо хичээлээ тараад ирсэн ч гэсэн бас нэг сургуулийн үүдэнд хүрэлцэн ирсэн байна. Энэ сургуульд Бямби Эренчингой 1922 онд 22 хүүхэдтэйгээр хичээлж исэн. Одоо хэдийн 100 жил өнгөрчээ. Энэ сургууль их гоё харагдаж байгаад мэдээж сэргээн тусварлагдсан байгаа. Онгохгүй бүргэд хаалга хийсэн байна. Манай суманд төгс соёлын дурсгал газрууд маш их байгаа. Хамтдаа явж сонирхцгаая. Манай сургуулийг Бэмбэ Эренчин үүсгэн байгуулсан. Монголын ууган сургуулиудын нэг одоо 104 байна уу 105 жил болж байгаа. 1922 онд үүсгэн байгуулсан. Одоогоор манай сургуульд 800 гаруй хүүхэд суралцж байгаа. Манай сургууль ахлах дунд баг гэсэн байртай, дотор байртай. Манай сургуулийн сургалтын чанар сайн хотын хүүхдүүдээс дутхгүй л гэж би боддог. За би бас нэг түүхийн дурсгал газар ирсэн байна. Энэ бол миний ард харагдж байгаа газар бол Монголын хамгийн анхны банк 1924 онд Орос монголчууд хамтарч байгуулж исэн. Одоо ингээд хашаа татсан байна. Ийм түүх соёлын дурсгал газруудаа манай монголчууд хэвээр нь авч үлдэж музей, дурсгалын газар болгож үлдээсэй гэж би боддгоо. За одоо ингээд манай суманд нэг музей байдаг. Хамтдаа явж үзцгээе. Нүүнээс хойш хөгжсөн болохоор нүүнийг танхимаар болдог сургалт хичээлүүдэд суухгүй, дахимаар болж байгаа олимпиад сургалт зэрэгт сууж өөрийгөө хөгжүүлдэг. Би өөрөө нүүн эхоны эмч, эрдэнэтхийний эмч болно гэж боддог. Бусад эмчнэр чинь болохоор нүүнийг 6 жил тэрнээс илүү жил сурдаг. Тэрийг бодоод эхоны эмч, эрдэнэтхийний эмч нь арай бага жил сурах юм болоо гэж бодоод сонгосон. Нүүний анагаахын төлбөр чинь их байдэн шүү дээ. Тийм болохоор аав ээжээсээ бас бага мөнгө гаргахын тулд тэгээд энэ мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжлийн төлбөр нь нэлээд бага байд юм бил. За бид бүхэн Сэлэнг аймгийн Алтан булаг сумын хувьсгалын музейд ирсэн байна. Энэ дотор 1921 оны хувьсгал болоход хэрэглэгдэжсэн эд зүйлс болон Сүхбаатар жанжны зүйлс байгаа. Сайн байна уу? Музей үзэх гэсэн. Манай музей ингээд засвартай байна. Нөө тийм үү? Тэгэхээр одоо үзүүлэх ямар ч боломж аль. Хэдэн ашиглалтанд орох юм бол? Нэг 100-аас бараг ашиглалтанд орчих واخа. За баярлах. За баярлалаа. Харамсалтай юм манай музей ажиллахгүй байгаа юм байна. Гэхдээ та бүхэн манай нутгаар ирэхдээ манай музейг заавал үзээрэй. Дотор нь хувьсгалын үед хэрэглэгдэжсэн буу шийдэм, Сүхбаатар жанжны хувцас, анхны долоогийн цээж баримл байгаа. Манай нутгаар ирэхдээ заавал манай музейг үзээрэй гэж хүсье. Өнөөдөр энд Монголын анхны төр засгийн машин байна. Дамжны Сүхбаатар 1921 оны 3 сарын 19-ноос 1921 оны 7 сарын 2 хүртэл энд ажиллаж байв гэж хэлсэн байна. Тэгэхээр Сүхбаатартай нийлээд манай анхны долоо маань энэ дотор улс төрийн шийдвэрээ гаргадаг байсан бахнэ. Сэлэнг аймгийн Алтан булаг сум нэлийн соёлын өв уламжлалтай нутаг юм байна гэж би маш их боддог. За ингээд та нартай аймгийнхаа түүхэн дурсгал газруудыг танилцуулж дууслаа. Ээж залгачд. Байна ээж. Байна миний гоо. За хаана миний гоо нэвтрүүлэгт ороод явж байна уу? Музей дээр байна уу? Тий, музей дээр. За. Аав нэр нэг юм шиг яралтай хэрэг болоо тэгээд ээж сая дүүд нөгөө явуулчлаа миний хөө. За. Дүүтэйгээ цуг яваад хүргээд өгчөөрэй за. За.
За хоёр бүдэ амжилт. За. Нөө за чи өрөөд ирсэн үү? За хоёлаа энэ телевизийн машин цугая аавраа. Манай дүү бас аав өвөө хоёрыг дуурайгаад хэлчин болно гэж бодож байгаа. Тэгээд аав өвөө хоёр шиг маань онц сайн хэлсэн бол чадна гэдэгт итгэлтэй. Жилийн дараа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид хоёр аавдаа юм өргөж өгөхөөр аавынхаа ажил руу явж байна. Манай дүүтэй танилцаарай. Намайг Зол Эрдэнэ Тэмүн гэдэг. Би 9-р анги 14 настай. Би хэлчин болох мөрөөдөлтэй. Манай дүү аав өвөө хоёрыг дуурайгаад хэлчин болох мөрөөдөлтэй. Манай аавын ажил их харуулга хамгаалалт өндөртэй байдаг болохоор бид хоёр тэр бүр ороод идэггүй. Одоо ингээд орох гэж байгаадаа их баяртай. За миний хоёр хүрээд ирсэн. За нөгөө бийж. За нөгөө нэвтрүүлэгтээ орж явна юм байна. За. Энэ хоёрхоо одоо энэ ах гişнэр нь юугаа застав руу очиж нөгөө бичлэг хийх нэвтрүүлгээ бэлтгэх зөвшөөрлөө авцсан байлээ. Тэгээ миний хөө одоо застав орж үзэх юм байдаг. Тийм үү, ямар гоё юм бэ. За. За яа. Тэр таар. Манай өвөг Чой сургуулийн инхий гэдэг хил хамгаалах байгууллагт 28 жил ажиллаад дэд хорон дасалтаа тэтгэвртэй гарсан. Манай өвөгийн инхийгийн Зол Эрдэнэ гэдэг одоо хил хамгаалах байгууллагт 17 жил ажиллаж байгаа. Дэд хорон дасалтаа. Манай болохоор сэлэн алтан муулын боомтод нүүн шалган нэвтрүүлэх хэсэгт нь ажилладаг. Тэгээд хилээр орж ирж байгаа нүунийг одоо бараа бүтээгдэхүүн хүнс тэрийг шалгадаг. Хойшоо бас хил рүү орж байгаа юуг шалгадаг. Хараатай бараа байна уу? Оруулж болохгүй хүнс байна уу? Хилд дагуулж болохгүй юу вэ? Тэрийг л шалгадаг. Жишээлбэл одоо нүунийг алим жимснүүд хойно Оросоос орж ирлээ гэж бодъё л доо. Тэгэх юм бол хортой ч юм билүү? Тэрийг л шалгана. Тэгээд хэрвээ хортой зүйл ороод ирэх юм бол тэр хот руу яваад зарагдана. Мэдээж тэр хүмүүс авч идэнэ. Мэдээж хордчих юм бол бас хэцүү зүйл болно шүү дээ. Бид хоёр хилийн цэргийн тастаа дээр хүрэл ирсэн байна. Өнөөдөр хэлчдийнхаа яаж амьдрдгийг, яаж ажилтгийг хамтдаа олж мэдцгээе. Сайн байцгаана уу? Үндэсний телевизийн. За. За ханаас хаурж яваа. Үндэсний телевизийн хичээлийн дараа гээд нэвтрүүлэгт явж байна. Хичээлийн дараа нэвтрүүлэг. За танилцсан. Тэргэл. За жамбар. Тэргэл. За жамбар. Тийм үү. За өнөөдөр ингээ хилийн зэрэгтэй амьдралтай танилцаа явж байгаа юм. Эндээс хэлчин болох уу гэдэг. Би. Чи болох юм. Яагаад ер нь хэлчин болох юм бодол байна. Зүгээр Юун сайхан санагдаж байна. гой санагдал. Ер нь хилийн зэрэг дандаа тийм хямартай ханар харагдаж байгаа сте. Хилийн зэрэг за ахын чамд хэлчин болох мөрөөллөө чинь жонхоос өөр тавиад байгаа юм. Хэлчин болно гэдэг ерөнхийдөө бол эх орныхоо тэ 408 зөксийг өдөр шөнө нүд тасалгүй хамгаалж идэг зүйл. Тэгээд одоо чи бүх хүнийхээ аюулгүй байдлыг газрын ширхэг чулуу шүү дээ. Ширхэг чулууг хүртэл хайрладаг болно л гэсэн. Яагаад гэж тэр хүмүүс бороотой, цастай, тий харанхуй шин дулаан нартай үертэй байсан ч Монгол Улсын хэлийг батцдаг ханж
хамгаалж л байдаг. Тийм болохоор хилчин гэдэг мэрэгжил хамгийн сайхан гэж боддог. Тэгээд одоо ер нь яаж хилчин одоо ер нь сургууль муу сурах гэж бодож байгаа хугацаа зэрэг албаасаа чи гэрээ зэрэг албар руу явж гэж байна. Халагчийн курс сууя гэж бодож байна. Ер нь сонголтууд их байна. Би ер нь 12-д төгсөөд дотоод хэргийн их сургуульд Дотоод зэргийн их сургууль гэдэг бол ерөнхийдөө сайн сургууль. Хилийн зэргийг офицеруудыг бэлддэг бас халагч нарыг бэлддэг. Тэгвэл ахын дөө ямар ч сайн яашээ сайгууд хилчин болох мөрөөдлөх анхны ахлыг тавиарэ гэж хэлээ. өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ? За өглөө босоод өглөө мэдээж бослогын цагтаа босно. Гарч гүнд гимнастик хийн. Мэдээж орж ирээд тэ цэвэрлэгээ үйлчлэгээ хийгээд хоолнд орно. За хоолнд орсны дараа тэгээ үүрэг аваад үүргээ биелүүлнэ. Чи ер нь юу болоо гэж бодож байна? Би мэрэгчлээ нөгөө арай сонгож амжаагүй. Тэгээд хамгийн гол нь хүний үүрээс өөрийнхөө чи дотор юу вэ тэ? Би яг юу хийж чаддаг хүн бэ? Тэрүүгээрээ хүсэл тэмүүлээ дааж яваарай гэж зөвлөе. Бид хоёр ч махаа бараг Монгол Орос хоёрын хил дээр ирсэн байгаа. Тэгээ хилийн баг нь тавьчих болох болов. Болдгүй яах вэ? Та хэдүүлээ гарцгаах уу? Гарын баг. За. За дөрүүлээ одоо ставынхаа соёл амтлан тахимд ороод ирсэн байна. Одоо багн руугаа явах юм чинь явахаас өмнө энэ 90 хувцас ийм хувцас өмсөө явна. Ийм цэргийнхээ хувцас өмсөө явна. Одоо цэргийн хувцас өмсөөд явах юм бол бас та хоёртаас арай өөр юм бодогдож магадгүй шүү дээ. Энгийн хувцастай явах, цэрэг хувцас өмсөө явахаас өөр гэж магадгүй. Тийм болохоор ингээд та хоёрт хувцас илтлээ. За маань. За энийг өмсөж. За энэ. За. Манай хоёр ороод ир. За одоо ингэ Монгол Улсын хилийн зүйлс дээр ирж байгаа. Энэ болохоор инженерийн саад уу, өргөс тоног саад. Одоо энэгээр одоо энэ харагдж байгаа сул шороо бол мөр хийнэх зурвас тий. Одоо энэгээр хил таваад ороод ирсэн хүний мөр уул мөр нь энэ дээр үлдэх учиртай байна. Энэ дээрээс одоо хилчч хаашаа явсан байх вэ? Ямар жидэх хүн явсан байх вэ тий? Тэрийг бүгдийг энэ зурвасаас гаргаж авч болдог. За одоо за тэндээс одоо энэ хоёрч одоо яг хилийн бүс гэсэн үг. Одоо таны сайн мэдэр зоон гэсэн үг шүү дээ. Одоо хэдүүлээ очиж одоо багантайгаа танилцъя. Хоёр одоо ингэж эргэн тойрны ардаа. Одоо эргээд хараад үз. Эргээд хараад үзэхээр ямар сайхан, ямар уужим гэдгийг ерөнхийдөө бол харж байна. За одоо ингэ хэдүүлээ сүлдэт баган дээр ирсэн байна. Сүлдэт баган дээр ирж мэдээж баганаа хүндчих яслах хэрэгтэй байдаг шүү. За. Зогсооч. За бүгдөө яслаад Эрхэм 650 дугаар багны амрыг ирээ. Эрхэм 652 дугаар багны амрыг ирээ. Эрхэм 652-ийн амрыг ирээ. За тэгэд хүндэтгээд гар хүрчих. За одоо бид одоо багны талаар ярьж өгье. За яг одоо хөлийн багны гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Монгол улсын хязгаарыг тогтоож тий. Одоо энээс цаашаа энэ одоо манай Монгол улсын хил хязгаар гэсэн юм шүү гэж тодорхойлж энэ багны төвд. Энэ баг нь хизээж сүрж унах хүсэхгүй. Манай их хороо яг эндээс эхэлж байгаа юм тий. Ерөнхийдөө бол эндээс эхэлж байгаа гэсэн үг. Одоо ийш ингээд цаашаа ингээд хід алхаад явбал одоо би өөр нутгийн хил дээр байна гэсэн үг. Тий. Энэ жий бол хил давлаа л гэсэн үг. Хил зэрэг. Одоо энэ зурмаас цаашаа үл гიშгэх, энээс наашаа үл гიშгүүлэх гэсэн тийм одоо зорилго, сэтгэл Монгол руугаа хэнийг ч оруулах өөрийнхөө газар нутгийг тийм хайрлах. Одоо чамд би хэлсэн шүү дээ. Энэ хүртэлчээний Монголын өмч, энэ зэрлэг хүртэл. Энийг чи хүртэл амнаас яг гэр бүлшгээ, яг чи гэр дотор амьдарч байгаа юм шиг хайрлах хэрэгтэй.
Одоо эндээс биднийг ямар нэг орсууд харж байгаа юм. Та нэр эндээс одоо ямар нэгэн байдлаар хяналтыг зохион байгуулж байгаа. Энэ хоёр бахаа яга буу үссэн, морь үссэн, нохоо дагуулж явж байгаа бол. За одоо энэ хоёр хүн болохоор Монгол Улсын халдсгүй дахин байлынхангаар хилийн Монгол Улсын хилийн манаа гэдэг зүйл байж байгаа маа. Одоо тэгээд өөр хил зөрчиж орж ирвэл яах вэ? Мэдээж нутаг дэвсрүү хүн оруулахгүй. Энэ саатуулна, баримтлна тий. Өөрийнхөө амь насыг ч зориулаад тэр хүнийг барьж байгаа. Би тэлт хэлсэн шүү дээ. Энэ хүн яг бид нар шиг юм зүсдэг үү? Энэ хоёр хүн одоо тэр хүүтний үйл бид нар одоо хилчин дээл гэж юмсдаг. Тэ 100 за эсхийг хөтэлтэй бүгд байлдааны сумтай явдаг. Ер нь их хүндэтгэлтэй. Одоо таяр бодолтой ийм хувцастай тэгэл хасах 45 градуст шөнө явж яана гэдэг төсөлтөө. Халуун ямар ч усгүй. Хасах 45 биш нэмэх 45 градус явж ийн гэж төсөөлтөө. Хастай, бороотой, өдөр шөн, шуурга аль нь ч хамаагүй явж л. Ганахаар зэрэгц орх зэрэгц нов хон жигсаалын алхаагаар баруун тийш эрг жигсаалын алхаагаар алхаад марш. Хил хамгаалах байгууллагын ажилчид тэр онц хилчингийн цол нь нэлээ нэр үнэтэй цол байд юм шиг байлээ. Манай болохоор энэ цолыг 3 жилийн дотор авсан. Оросоос Монгол хүний паспорт ашиглаад орж ирэхжсэн гадаад иргэнийг бариад 2-3 удаа тэгж одоо хэрэг илрүүлж исэн мэлээ. Тэгээд 3 жилийн дотор маань тэр цолыг авч исэн. Маань өөрөөр залгасан. Хүн онц хилчин болчлоо гэдгийгсэн чинь чи яаж тийм хурдан авдим гэд тэгсэн. Тийм болохоор энэ хэргийг харахаар аавынхад няхуур нэм бай яаж ажилдаа ямар хайртай гэдгийг нь би хараад их бахархаж байсан. Агаар зогс зүүн тийш эрг Яц. Арх. Зэрэгц. Ном. Би бол хилчин л болно гэж боддог. 12-аа төгсөөд дотоод хэргийг их сургуульд ороод хаан томилогдох нь тэгэл. Хаанч томилогдсон тэгэл дуртай л ажил. Угаасаа миний мөрөөдөл. Одоо алхаж сурнаа. Жигсаалын алхаагаар алхахад ингээд зогссон байгаа тийм үү? Яг номхон команднаас зөөл эхэлнэ. Ингэж алхана. Үтхөө. Итгэлтэй үз чадна гэж хэлж байна. За. За одоо намайг 1 гэхээр заяа. Зөөл урагшаа тавиад энэ шүү. Ойлгосноо. 2 гэхээр энэ. 3 гэхээр ахаад энэ. 1 зөөл. За. За ийм байна. Одоо ийм байгаа шүү. За болчих. За. Энэ ингээд цээжинд гараа бүрээ атгана. Ингээ хоошоо 45 градус гарыг хязгааргүй идгээ. За одоо хөлөө өрг. Одоо өлмийжээ. За тэгээ одоо тавигдахад энэ өлмий чинь бүтэн улаараа тавигдсан шүү. Бүтэн улаараа. За гараа хөндөрүүл. Одоо хоошоогоо. За өлмийжээ. Жи. Өшөө товтлон жи ингээд. Өшөө жи наа чи жигдэн. Урагшаа жи. Наа чи жигдэн. Урагшаа жи. За 2 урагшаа 50. Хөлөө 50. За 3 энэ. За 1 2 1 2 За тэгээд чигээр явъя. За өлмий жигээр хөл чангал. Гар тогтоо. За болно да. За цэргийн жигсаал игнэ болсон цуваатай одоо тоо хоёр цэргийн жигсаал зогсон байна. Жигсаалдаа игнэн зогсон байна. За одоо
хин Тэмүүн нэгдүгээрийг нэ зогсон байж тээ. Одоо таныг жагсаалаас гар гэхэд та урагшаа таны Тэмүүн гэхэд та би гэж хэлнэ. Жагсаалаас гар командаар гүйцэтгийгээд урагшаа 3 алхаш өхөл тавьж. За юу. Тэргэл олонгууд би гэж дуурна штэ. Би нэрийг чинь дуудангууд. Тэнгүүд жагсаалаас гар командаар гүйцэтгийгээд хиний Тэмүүний мөрөн дээр зүүн мөрөн дээр гараараа цохино. Тэмүүн болонгууд гараар цохингууд нь 1 2 гээд хажуу дээр зогсож байгаа үнийхээ дээр нь зогсно. Ойлгосноо? За. За Тэмүү. Жагсаалаас гар. Жагсаал цэргийн жагсаал жослохгүй. Ахиад. Зүгээр гүйцэтгэе заяа. Тэмүү. Жагсаалаас гар. За Тэмүү. Одоо би жагсаалцаас гарна штэ. Чиний нэрийг дуудана. Би хаач нэ. Ингээ ийм харалтай байгааз тэнгүүд бүтэн эргэж хараад бүтэн биеэрээ би. Ойлгосноо. За ахаа урагшаа харжээ. За Тэмүү. За жагсаалд ор. Тэнгүүд одоо би жагсаалд ор гэжтэй. Тэнгүүд харин жинкнээсээ яслана. Яслаад эргэж хараад байсан байр руугаа орно. Хөл тавиад. За одоо уцаа урагшаа харжээ. За Тэмүү. Би. Жагсаалд ор. Мэдлэг гүйцэтгэе. Зүгээр гүйцэтгэе шах юм даа. За одоо тэргэл. Тэргэл ойлгосноо? Ойлгоогүй юу? За тэргэл гэхээр чи би гин. Жагсаалаас гар гэхээр гүйцэтгийгээд Тэмүүний мөрөн дээр цохино. Тэмүүн болонгот урагшаа онгойно. Яаж онгойх вэ гэвэл Тэмүүн наашаа хардаа. Нэ чи ингэж зогсож чинь Тэмүү. 1 2 3 ойлгосноо? За одоо үзтээ. Ахад 2 3 гар хаяа шүү. За яа. За буцаа оржээ. Тэргэл. Би. Жагсаалаас гар. За одоо урагшаа 3 алах. 1 2 3 болсоо. За. За тэргэл. Би. Жагсаалд ор. Гүйцэтгэе. Ай. Ай. Орхи. Ахаад. За Тэмүү. Тэргэл. Би. Жагсаалд ор. За. Одоо хаагдлаа штэ. Хаагдангууд нь оронгууд нь буцаа хаагд. За хөл нийлүүл. Дээшээ шахаж зогсож жоохон. За. Өнөөдөр ингээд хичээлийн дараа нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр дүүгийн маань мөрөөдөл биелсэн сайхан өдөр байлаа. Хичээлийн дараа чамд ямар санагдсан бэ? Надад бол үнэхээр гоё санагдлаа. Нэг хідэн цаг ч гэсэн зэрэг хүний амьдралаар амьдраад алхаж сурлаа. Хамгийн эхлээд ер нь бол алхах л чухал юм байна. Тэгээд нэг ч болтгоо юмаа сураад авсан. Надад их таатай байна. Тэгээд ингээд дүүгийнхаа мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна. Тэгээд дунд нь өөрөө орж ирээд алхаад явхаар бас омгштой юм байна. Монгол хүн боловсрсон их баярлж байна. За ингээд хичээлийн дараа нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Их орны минь хэл амгалан амин байх болтугай. Нүхсийг бид мартаагүй Монгол хороос мөр зэрэгцээ